өмнө 1945 оны 2 дугаар сард энэ ордонд Америк, Англи, зөвлөлтийн 3 орны удирдагчид цуглаж дэлхийн хувь зэээг шийдэх Ялдагийн хэлэлцээрийг зохион байгуулсан юм. Америкийн ерөнхийлөгч Рузвельт, Английн ерөнхий сайд Черчилль, мөн зөвлөлт холбоот улсын удирдагч Сталин. Тухайн үед дэлхийн өнцөг булан бүрт дэлхийн 2 дугаар дайн дуусах үйл явц эд өрнөж байлаа. Энэ хооронд түмэн дайны дараах дэлхийн их бүтээн байгуулалтын ажил өрнөж байв. Ялдагийн хэлэлцээрээс болж олон хүн амьдарч дассан газраасаа хөөгдөж нэг үндэстэн салан тусгаарлагдах аюул нүүрлсэн юм. Дөрөс зургийн 107 дугаар хэсэгт өнөөдөр бид дайны дараах дэлхийн өмгийг тодорхойлох эхлэлийн цэг болсон Ялдагийн хэлэлцээрээс эхлээд өрн дорны хүйтэн дайныг хүртэлх үеийг зураглах болно. Дөрөс зургийн 100 өрн дорны хүйтэн дайн Ялдагийн хурлаас эхлэв. 7 дугаар бүлэг ялагчид дэлхийг хуваасан нь. (1945 оны 2 дугаар сар Европын баруун хэсгийн тулаанд Америк, Английн холбоотны арим Германы хил дээр тулж ирээд байлаа. Америк эдийн засгийн давуу хүчин чадлаа ашиглан холбоотон болох зөвлөлтөд их хэмжээний цэргийн тусламж үзүүлсээр байв. Хангалттай зэр зэвсэг гартаа оруулсан зөвлөлтийн арим Европын зүүн хэсгийн тулаанд дайсандаа хүчтэй цохилт үзүүлснээр Германы тал ялагдах нь бараг тодорхой болоод байлаа. Холбоотой орны удирдагчид хамтран хийх дайралт мөн дайны дараах ялалтынхаа талаар зөвлөлдөхөөр хар далай дахь Ялдад цуглахаар болсон байна. (1945 оны 2 дугаар сарын 3 Сакигийн нисэх онгоцны буудалд хамгийн ихэнд Америкийн ерөнхийлөгч Рузвельт бууж ирлээ. Тэр үед хүн дээр өвдөд байсан Рузвельт амьд байгаа дээрээ дайныг дуусгуур болгож Америкийг төвөө болгосон холбоотой орнуудтай хамтарч олон улсын тогтоолыг батлан гаргахыг зорж байв. Дэлхийг захирах хялбархан Алс дорнодыг Чан Кайшид өгчихвөл Америкийн тусламжтайгаар Хятадыг эзлэн авч болох биз? Номхон далай. Харин энэ бол манайх. Африк мэдээж Англид чухал. Сталины хүсэж байгаа зүйл бол зөвхөн зөвлөлтийн аюулгүй байдал. Хэрвээ би түнд хүссэн зүйлийг нь өгөөд оронд нь төлөөс авалгүй орхиход Сталин увайгүй алхам хийж чадахгүй байх болно. Үүний дараа Английн Черчилль хурж ирлээ. 1939 онд дэлхийн 2 дугаар дайн гарснаас хойш Германтай хийх тулааныг удирдах тун удалгүй ялалт байгуулах гэж байгаа Черчиллийн санааг нэгэн шинэ аюул зовоож байв. Энэ бол зөвлөлтийн нөхцөл байдал. Их цэвэрлэгээ хийхийн тулд илүү цаг хугацаа хэрэгтэй. Герман ялагдах нь нэгэнд тодорхой болсон. Цаашид ямар асуудал байна вэ гэвэл зөвлөлт. Улиг болтол тайлбарлаад ч үүнийг Америкчууд ойлгохгүй.
Би Сталинтай хөл нийлүүлэн алхаж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Би идеалист үзэлтэй Черчиллээс илүү Сталинтай ганцхан нийлнэ гэж бодож байна. Яагаад гэвэл бидний хооронд реалист үзлийн суурь тавигдахаас гадна үзэл бодлоо нийлүүлэхэд асуудал гарахгүй гэж бодож байна. Ялтагийн захад байх Ливади ордон. Энэ бол зууны эхлэл тавигдах тайз юм. Сталин нэг өдөр хоцорж ирлээ. Зөвлөлд орон даяар коммунизмыг цогцлон байгуулахыг зорж байсан Сталин коммунизмын эсрэг үзэлтэй Черчиллтэй харьцахаас болгоомжилж байв. Английн холбоотон байлаа гэд Английн мөн чанар юу болохыг Черчиллийн хэн гэдгийг мартаж болохгүй. Черчиллээс нүд салгах юм бол тэгээд л дуусаа гэсэн. Өөрөөс ганц копигч байсан хулгайлах хүүд. Харин Рузвельт бол ямар бол тэр тийм хүн биш. Ялтагийн хэлэлцээрийн шийдвэр бичгээр хэвлэгдэж үлдээгүй юм. Харин одоо бид хадгалагдаж үлдсэн хэд хэдэн дүрс бичлэгийг нэг хэсгээс дэлгэж үзүүлэх болно. Германы задрал. Хурал давчилдсан нэг гол асуудал бол дайнд бууж өгсөн Германд авах арга хэмжээ байв. Германаас дайны төлбөр болгож үйлдвэр техник тоног төхөөрөмж галт тэрэг зэргийг гаргуулах нь зөв юм. Зөвлөлд орон Германы хүнд үйлдвэр буюу өөрөөр хэлбэл нийт үйлдвэрлэлийн 80% авах болно. Ямар ч байсан Германыг задлж ганцаардсан хүчгүй орн болгох ёстой. Ард иргэдийг ч гэсэн энд нь суурьшуулах хэрэгтэй. Английн байр суурь Германаас дайны төлбөр гаргуулахын эсрэг байна. Учир нь дэлхийн 1-р дайны дараа Германд асар их хэмжээний дайны төлбөр оногдуулснаас дэлхийн 2-р дайн гарах нэгэн шалтгаан болсон гэдгийг бид мартаагүй болохоор ингэж хэлж байна. Версалийн гэрээ яа харахгүй алдаатай болсон. Энэ нь бэлэн мөнгөнд төлбөр шаардсанаас үүдэлтэй. Бид үйлдвэрлэл, газрын баялаг зэрэг материалыг төлбөр гаргуулах саналтай байна. Тийм ч байж болох. Гэхдээ Герман гэдэг моринд тэрэг хөллөх гэж байгаа бол хичээлийг нь өгөх ёстой. Өлсгөлмөр алхна гэж юу? Үгүй. Тэр морь генет явах зүгээ өөрчилж эзнээ тангарахгүй гэсэн баталгаа хэрэгтэй. Герман дахин сэрэгчихвээ гэсэн болгоомжлол Рузвельтд ч Черчиллд ч байсан юм. Германыг бууж өгсөний дараа задлж Англи, Зөвлөлт, Франц, Америк гэсэн 4 улсад захируулах шийдвэр гаргалаа. Польшийн шийтгэл. Ялтын хэлэлцээрийн үеэр хамгийн их маргалдсан асуудал бол Польш байв. Нийт хэлэлцээрийн талаас илүү хугацаанд энэ асуудлаар зөвлөлдсөн байна. Бидний хувьд Польшийн асуудал үхэл амьдралтай холбоотой. Түүхэн явцад Польш орон Орос руу довтлох гол түшиц газар болсоор ирсэн юм. Бид Польш улсын тусгаар тогтнолыг дэмжиж байгаа ч ядаж энэ нь зөвлөлтийн аюулгүй байдлыг хангахын төлөө ашиг тусаа үзүүлж байх ёстой. Өрн дорны Европын зааг дээр байрлах Польш түүхэнд их гүрнүүдийн хүч нөлөөний гол байгуулсаар ирсэн юм. 1939 онд зөвлөлт Германтай эвсэж Польшийг задлан зүүн хагасыг нь өөртөө нэгтгэхэд байв. Энэ бол тухайн үеийн зөвлөлтийн армид олзлогдсон Польш цэргүүд юм. 2 жилийн дараа Герман халдшгүй байдлын гэрээгээ зөрчин Польшоор нэвтэрч
зөвлөлт рүү довтлогоо хийсэн юм. Зөвлөлт Польшийн зүүн хагасыг алдлаа. Харин Черчилль Польшийг ардчилсан талын нэгэн төлөөллийн хуваар барьжуулах бодолтой байв. 1939 онд Англи орн Польшийг Германы довтлогоноос хамгаалахын тулд аюулгүйсрэн дайнд оролцсон. Бидний хувьд Польш ашиг хонжоо алдагдaltaй холбоогүй зөвхөн нэр хүндийн асуудал байсан. Тухайн үед Англид Польшоос дөрвөн гарсан хүмүүсийн бий болгосон Польшийн дөрвөстийн засгийн газар байгуулагдав. Англи энэ засгийн газрыг хүлээн зөвшөөрч байсан юм. (1943 оны 4-р сар зөвлөлтийн газар нутаг Смоленск дахь Качинойгоос 4,000 орчим хүний алагдсан цогцос олдсон юм. Энэ бол 4 жилийн өмнө зөвлөлтийн айрманд олзлогдсон Польш цэргүүдийн цогцос байв. Лондон дахь дөрвөстийн засгийн газар энэ хэргийн шинжилгээний ажлыг улаан загалмайд даалгахыг хүссэн боловч Сталин үл зөвшөөрч дөрвөстийн засгийн газартай гадаад харилцаагаа тасалсан юм. 1942 он зөвлөлтийн айрам Германы айрмыг ялж дахин Польш руу нэвтрлээ. 7-р сард Польшийн зүүн хэсгийг дахин өөрийн гартаа оруулсан зөвлөлт Лондон дахь дөрвөстийн засгийн газрыг эсэргүүцэв. Энэ бол Польшийн өмнөд хэсгийн Люблин хотод байгуулагдсан Польшийн ардын чөлөөлөх холбоо буюу хожимын Люблины засгийн газар юм. 7-р сарын сүүлээр зөвлөлтийн айрам зүүн тийш урагшлан давшиж нийслэл Варшавт цөмрөн орж ирэв. Варшавт Лондон дахь дөрвөстийн засгийн газрын удирдлагаар нууц зохион байгуулалт бүхий хүмүүс нэгдсэн нь дотоодын айрам гих нууц бүлэглэл байв. Москвагийн мэдээ радиогийн нэвтрүүлгээр Польшууд цаг ирлээ зэвсгийн авцгаа гих хүрээ дамжуулагдлаа. Энэхүү зөвлөлтийн талын мэдээг сонссон Варшавын дотоодын цэргүүд Германы армийн эсрэг нэгэн зэрэг босч дайныг эхлүүлв. Бослогын эхний өдрүүдэд цэрэгт илсэх гэсэн хүний тоо нэмэгдэж, сэтгэл нь хөөрч, урам зоригоор дүүрэн байлаа. Хинч байсан өөдгүй булаан эзлэгчдтэй эцсийн хүртэл нэгийгээ үзэн тулалдна гэсэн хатуу бодолтой байсан. Тэр үед хүүхэд хөгшөдгүй цэрэгт илсэж байлаа. Хамгийн түгээмэл зэвсэг нь галтай лонх. Бид үүнийг танк руу шиддэг байв. Зэвсэг хангалтгүй байсан ч Герман цэргүүдийн зэвсгийг булаан авч эрс шийтэмгий эрэлхэгээр тулалдаж байлаа. Дотоодын арми Германы армийг хөө мухардуулж энэхүү бослого ялалт авчрах нь тодорхой болоод байлаа. Гэвч зөвлөлтийн арми дотоодын цэргүүд бослого өдөөсний дараа яагаад ч юм Варшав руу хөдлөх гэж байснаа зогсоосон байна. Ганцаардаж тусламж шаардлагатай болсон дотоодын цэргүүдээс Германы арми аимшигтайгаар хариугаа авч эхэллээ. Өнөөдөр тэнгэр сайхан байна. Гэтэл яа харахгүй агаарын довтлогоо эхэллээ. Гомдолтойч манай тал яаж чадахгүй. Тэдэн рүү галлах их буу алга. Энэ шалтгаанаар бид хойш ухарч чадах чинээгээр эсэргүүцсэн ч автомат буугаар буутахаас хэтрэхгүй байлаа. Англи зөвлөлтийн онгоцыг горилго тасралгүй хүлээж байсан ч нэг ч онгоц харагдахгүй байв. Бидний дээгүр зөвхөн Германы хар хэрээнүүд нисч байлаа. Америк, Англи улсууд дотоодын цэрэгт тусламж үзүүлэх хүсэлтийг Сталинд гаргасан ч хариу үл ирүүлв. Гитлер
зөвлөлтийн тусламж ирэхээс өмнө Варшавыг нэг мөсөн довтлох тушаал буулгасан байна. Хотын нийт барилга байгууламжийн 80% нь сүйтгэгдэж, бослог гаргасан цэргүүд жирийн иргэд нийлсэн 150 гаруй мянган хүн амьнасаа алдсан байна. 10 дугаар сарын 2 дотоодын цэргүүд 63 өдөр эсэргүүцэл үзүүлсэний эцэст дайнд бууж өглөө. Зөвлөлтийн арим арай гэж дотоодын цэрэг Германы талд бууж өгөх алхам хийх тэр үед хөдөлж эхэлсэн юм. Зөвлөлтийн армийн довтлогоонд Германы тал ялагдал хүлээлээ. 1945 оны 1-р сард зөвлөлтийн арим коммунист намыг төвөө болгосон Люблиний засгийн газрын хамтаар Варшавт орж ирлээ. Ингэж зөвлөлт Польшийг аль биесээр захих эрхийг гартаа оруулсан байна. Сталин Польшийн зүүн хагасыг зөвлөлтийг болгосныхаа хариуд Германы баруун хэсгийн газар нутгийг Польшид өгөх тогтоол гаргав. Энэхүү тогтоол нь Яалтын хэлэлцээрээр хүлээн зөвшөөрөгдөж Польшийн газар нутаг бүхэлдээ зүүн тийшээ шилжинүүлээ. Черчилль эзэмшил нутгийг нь наймаалцсныхаа хариуд Лондонгийн дөрвөстийн засгийн эрх баригчдад Польшийн засгийн газарт орох эрх олгосон байна. Би Польшийн засгийн эрх болоод тусгаар тогтнолд талархалтай хандаж байна. Би энэ хурлаар Америк, Англи, зөвлөлт 3 орны удирдагчдаас Лондонд байх одоогийн Польшийн засгийн газрыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар саналыг нь асуумаар байна. Польшийн засгийн газрын тухайд Черчиллийн цухас дурдсан зүйлд буруу байхгүй ч Люблиний засгийн газрыг Лондонд дах дөрвөстийн засгийн газартай харьцуулахад тус коммунист намын засгийн газар зөв шударга бөгөөд харин Лондонгийн дөрвөстийн засгийн газар тийм байж чадахгүйг би сайн мэдэж байна. Би Люблиний засгийн газар Польшийн ард түмний 3-1-ээс илүү хувийг төлөөлж байгаа гэдэгт эргэлзэж байна. Английн засгийн газар үүнийг яагаад ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Сталин Черчилль нар харилцан буулт хийхгүй байв. Эцсийн дүнд энэ асуудалд Рузвельтийн нөлөө орсноор дайны дараа Польшид чөлөөт сонгуул явагдаж ард түмэн нь өөрсдөө засгийн газраа сонгох эрхийг олсноор шийдвэрлэгдсэн байна. Би Америкт байдаг Польш гаралтай 6 сая гаруй иргэдийн байр суурийг чухалчлах ёстой. Би Польш гаралтай иргэдийн төлөө Польшийн энэ сонгуулийг зөв шударга зохион байгуулагдаасаа гэж хүсэж байна. Ямар ч байсан энийг л надад амлаарай. Гэвч Польшийн асуудал сүүлд өрөнд орны дайнд том галын бамбар болсон юм. Хоёрдугаар сарын 4 Англи зөвлөлт 2 орн Балканы хойгийн асуудлаар ашигын төлөө өөр хоорондоо тэмцэлдэг боллоо. (1944 он Балканы хойгт орж ирсэн зөвлөлтийн арим Румынаар дамжин Болгарыг эзлэн авлаа. Энэ хэвээрээ бол Балканы хойгийн ихэнх газар нутаг зөвлөлтийг болох нь тодорхой байлаа. Үнэн дээр ийм зүйл болохоос болгоомжилж байсан Черчилль Яалтын хэлэлцээрээс өмнө 1944 оны 10 дугаар сард Москва руу нисэж ирсэн юм. Сталинтай уулзаж Балканыг наймаалцах нь түүний зорилгоудын нэг байв. Би Сталинд хандаж бид Балканы асуудлаа нэгмөр болгоцгоё. Зөвлөлтийн арим аль хэдийн Румын, Болгарт цөмрөн ороод байна.
Нөгөө талаар англичууд бидэнд Балкан ашигтай байх үгүй нь хамаатай асуудал. Тиймээс бид энэ тал дээр санал зөвлөлтгөөс зайлсхийх хэрэгтэй. Энд би итгэлтэй байгаа ч Румын дахь зөвлөлтийн давуу эрх 90%, бас Грект Английн давуу эрх 90% байна гэж үзвэл энэ тал дээр та ямар удалтай байна гэж цаасан дээр тэмдэглэснээ хэллээ. Энэ тэмдэглэл дээр Румын дахь Оросын эрх 90%, Грек дахь Англи эрх 90%, Югослав, Унгар, Англи зөвлөлттэй 50-50%, Болгар дахь зөвлөлтийн эрх 75%-ийн хувьд харьцаагаар Балканы хогийн их орнуудад Англи зөвлөлтийн нөлөөллийн эрхийн хувь хэмжээг тогтоосон байна. イギリスとソ連の影響力の割合を示す表が書き記されていました。 Хэсэг хугацаа өнгөрч цаг болгоход Сталин хөх үзгээ аван зөвшөөрсний тэмдэг болгож цаасан дээр нэг өргөн зураас татаад надад буцааж өгсөн юм. Хурлын үр дүнд Балканы орнуудад Англи зөвлөлтийн эзэмших эрх мэдлийн хувь хэмжээ тодорхой боллоо. Үүний дотор Черчилль Грекийн тал дээр илүү хатуу байр суурьтай байв. Грек нь энэтхэг рүү хүрэх далайн зам байдгаар Английн хувьд стратегийн чухал түшиц газар байсан юм. Москвагийн хурлаар Англи арми Сталины дууг өнгөрснийг далимдуулан Грекийн партизаны намыг бүрэн цэвэрлэж шин засгийн эрхийг байгуулах суурийг тавьсан байна. Хоёрдугаар сарын 4-нд Японы цаашлын хувь заяаг шийдэх нэгэн чухал яриа болж өрнөв. Алс орнуудын нууц тохиролцоо. Энэ өдөр Рузвельт Сталиныг хурлын өрөөнөөс өөр өрөөнд өрөв. Черчиллийг оролцуулалгүй нууц хэлэлцээр хийх гэж байсан хэрэг. Хэлэлцээрийн сэдэв алс орнуудын асуудал. Тухайн үед Америк номхон далайд Японтой үхлийн тулаанаа үргэлжлүүлсээр байв. Тулалдаан Японы төв хэсэгт тулж ирэхийн зэрэгцээ Японы армийн эсэргүүцэл улам хүчрхэгжиж 1945 оны 2 дугаар сард болсон Иво Жимагийн тулаанд гэхэд л 20,000 орчим Америк зэрэг амнасаа алдсан нь урд урдийнхаас хамгийн их гарц хохирол учирсан тулаан болжээ. Рузвельт Америкийн талд учрах гарц хохирлыг багасгахын тулд тухайн үед Японтой төвийг сахих гэрээ байгуулсан байсан зөвлөлтийг Японы эсрэг тулаанд оролцуулах зайлшгүй шаардлагатай гэж бодож байв. Сталин энэхүү Рузвельтийн энэ санааг нефть шувт мэдэж байлаа. Нэг л зүйл тов тодорхой байсан. Яагаад зөвлөлт Японыг дайснаар зарлаж дайнд оролцох ёстой вэ? Үүний шалтгаан бол зөвлөлтийн ард түмэнд тайлбарлахад тун хүнд байх болно. Яагаад ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй байхад Японы эсрэг зөвлөлт дайн зарлах ёстой гэж. Ард түмэн энийг яасан ч ойлгохгүй. Сталин үүний төлөө суулгаж Японы эзэмшилд байсан Сахалины өмнөд хэсэг ба Курилийн арлуудыг авахар болов. Мөн Манжурийн төмөр замын эрхийг эзэмшихээр болсон байна. Ийм нөхцөл тавьж байгаа бол ард түмэн Японы эсрэг дайныг улсынхаа эрх ашигын төлөө гэж ойлгож хүлээж авав. Дайнд оролцох шалтгааныг тайлбарлахад хялбархан болох юм. Рузвельт Сталины саналыг газар дээр нь зөвшөөрлөө. Ямар ч байсан зөвлөлтийг Японы эсрэг дайнд оролцуулахар боллоо. Том олзтой харьцуулахад Курилийн арлууд бол жижигхэн асуудал. Ингээд Ялтад олж авахыг ирмэлцсэн бүх зүйлээ гартаа оруулж чадлаа. Гэхдээ тийм ч том төлөөс гаргахааргүй шийдэж чадлаа. 2 дугаар сарын 4-ний нууц хуралдаанд Японорч зогсохгүй Азийн олон орны асуудлыг авч хэлэлцсэн юм. Тайван
1895 оноос хойш Японы колони байсан юм. 1923 он энэ бол тухайн үед хунтайж байгаад сүүлд эзэн хаан болсон Шиова хааны айлчлалын бичлэг. Тайван улсыг 1943 оны Кайроны тунхаглалаар Хятадтай нэгтгэх тогтоол гарсан юм. Нууц хуралдаанаар Сталин ч гэсэн Чан Кайшигийн удирдах байсан ардын намд дэмжлэг үзүүлнэ гэсэн урьдчилсан нөхцөлтэйгээр Тайваныг Хятадтай нэгтгэх шийдвэр гаргасан байна. Солонгосын хойгийн асуудлыг чиглэсэн нууц хуралдаанаар авч хэлэлцжээ. Япон улс 1910 оны Япон Солонгосын нэгдлээс хойш 36 жилийн турш Солонгосын хойгийг дарангуйлж байсан юм. Энэ бол 1937 онд Тэйжогийн Жинжиа сумын ёслолыг тэмдэглэсэн бичлэг. Жинжиа болоод Шиова эзэн хааныг тахих сум болгож газар бүрт Жинжиагийн тахилын сүмүүдийг барьж эхэллээ. Нууц хуралдаанаар Японыг бууж өгсөний дараа Солонгосын хойгт тусгаар тогтнох эрхийг нь олгосон ч удалгүй Америк зөвлөлтийг төвөө болгосон холбоотны нөлөөллийн бүс болгон зарласан байна. Дурсгалын зургийн суудалд сууж байгаа Рузвельт, Черчилль, Сталин. 2 дугаар сарын 11-ний өдөр 8 өдөр үргэлжилсэн энэ хурал дэлхийн олон орны хувь зээг шийдвэрлснээр өндөрлжээ. Атомын бөмбөг, Потсдамын хурал, төмөр хөшиг, ялагчид дэлхийг хуваасна. Яалтын хэлэлцээр дууссаны дараа зөвлөлтийн арим зүүн Европ руу хийх давшилтаа эхэллээ. Унгар эзлэгдэж, Румын, Югославт коммунист тогтолцоо бүрэлдэн тогтов. Энэ удаагийн дайн урд болж байсан дайнуудаас огт өөр байв. Ямар ч улс байсан эзлэн авсан орондоо өөрийнхөө нийгмийн тогтолцоог хүчээр тогтоодог. Ямар ч улс тэрхүү цэргийн хүчний эсрэг эзэн мөчөө хүртэл эсэргүүцэн тулалдаж шинэ тогтолцоог сөрдөг. Үүнээс өөр үр дүн гарахгүй. Польшийг бүрэн эзлэн авсан зөвлөлт Польшид коммунист тогтолцоог бий болгож байлаа. Польшийн коммунист нам Сталиныг чөлөөлөх чимээн зарлан тунхаглаж байв. Зөвлөлтийн арим газар бүрт зэвсэг хураах ажлыг зохион байгуулж байлаа. 3 дугаар сард Сталин эх орондоо харж ирсэн Лондонгийн Польш дөрвөстийн засгийн газрын удирдагчдыг баривчиллаа. Яалтын хэлэлцээрээр Польш ардчилсан ёсоор хөгжих замд орсон гэж итгэж байсан Рузвельт, Черчилль нарын хувьд хүлээн зөвшөөрөхгүй байлаа. Бид Яалтад хийсэн тохирооны байж боломгүй алдаатай нүүр тулаад байна. Үүнийг үл харгалзсан ч Английн засгийн газарт нөхцөл байдлыг нарийн нэгтэлж үзэх чадваралга. Английн хүчин чадал нэгэнд туйлдаа хүрснийг хэлэхээс өөр аргагүй болоод байна. Номхон далай дөрнөж байгаа Америк Японы дайны гал улам ширүүсж байлаа. Рузвельтийн хувьд зөвлөлтийг энэ дайнд оролцуулах зайлшгүй шаардлага байсан юм. Зөвлөлтийн асуудлыг хэд даймжруулахгүй ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Тулгарх бэрхшээл өөрөөр хэлбэрээ өөрчилж байгаа ч ихэнхийг нь зөвөр намжих боломж олдох үзье.
Бидний маргаашийн зорилгод саадуулж байгаа ганц зүйл бол өнөөдрийн бидний сэтгэл дэх дурсамж юм. 今日の我々の疑心暗鬼です。 Энэ загтлыг бичсний маргааш Рузвельт нас барлаа. Зөвлөлттэй хийх гадаад харилцааг хамгийн ихээр чухалчилж, Сталинтай хөл нийлүүлэн алхаж байсан Рузвельтийн үхэл Америк зөвлөлтийн харилцаанд том өөрчлөлт авчирсан юм. Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Америк зөвлөлтийн армийн цэргүүд Германы төв хэсэгт байх Эльба голд гар барин баяртайгаар уулзлаа. Гэвч энэ дэлхийн 2 дугаар дайны үеэр үргэлжилж байсан Америк зөвлөлт хоёр орны найрсаг харилцааг илэрхийлэх хамгийн сүүлийн дүр зураг болон хадгалагдаж үлджээ. 1945 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Герман бууж өглөө. Зургаан жил үргэлжилсэн Европ дахь дайны төгсгөл хүмүүст баяр хөөр авчирч байлаа. Германы ялагдалд баярлан сэтгэл нь хөөрсөн ард иргэд нөгөө талд зөвлөлт нууцаар зүүн тийш цэргэн илгээж байв. Яалтад улсан нууц хуралдааны шийдвэрийн дагуу тэд алс дорнодод Японтой хийх дайныг чиглэж байсан юм. Америкт Рузвельтийн орыг залгаж дэд ерөнхийлөгч Трумэн ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх болов. Трумэн ерөнхийлөгчийн суудалд суух хүртлээр Яалтын хэлэлцээрийн тогтоол болон зөвлөлтөд хийсэн нууц тохиролцооны талаар юу ч мэдээгүй байсан юм. Би нууц материалтай танилцаад цаг үеийн нөхцөл байдлыг ойлгож авсан. Зөвлөлт Польшийг цэргийн хүчээр бүрэн эзлэн авч, өөрөөр хэлбэл Люблиний засгийн газар зөвлөлтийн талын бий болгосон гадаад дахь засгийн эрхэнд дэмжлэг үзүүлж байна. Энэ нь Яалтад улсан хэлэлцээртэй шууд холбоотойгоор хэрэгжиж чадаагүй байсан. Энэ бол яаж ч байсан цэгцлэх ёстой асуудал гэж би бодож байна. Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Польшийн асуудал дээр тайлбар хийхээр ирсэн зөвлөлтийн гадаад хэргийн сайдд хандаж Трумэн ийм мэдээлэл хийв. Оросууд Яалтын тогтоолыг хүндэтгэж үзэх хэрэгтэй. Америк зөвлөлтийн харилцааны тухайд үүнээс хойш нэг талыг баримталсан харилцааг зөвтгөж үзэх боломжгүй юм. Би өнөөдрийг хүртэл бусдаас хамаарсан үг сонсож үзээгүй юм байна. Тэр тусмаа амласнаа биелүүлэх ёстой. Ингэж чадахгүй бол энэ дэлхийд хэн ч үлдэхгүй. Үүнээс хойш Америк зөвлөлтийн харилцаа улам дайсагналсан байдалтай болж ирсэн юм. оны 7 дугаар сар Европыг чиглэж яваа Трумэн тэрээр Америк, Англи зөвлөлт 3 орны зохион байгуулж байгаа Потсдамын баг хуралд оролцохоор явж байгаа нь энэ. Яг энэ үеэр
Америкийн шинэ Мексик мужийн Алмакотод хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн анхны атомын бөмбөгийн туршилтын бэлтгэл ажил хийгдэж байлаа. 入っていました。 7 дугаар сарын 16-ны өдөр атомын бөмбөгийн туршилт амжилттай болов. Энэ мэдээ Потсдамд байсан Трумэнд тэр дөрхнөө дамжуулагдсан байна. 伝えられました。 Дараагийн өдөр 実 Германы Берлиний ойролцоох Потсдам хот. Атомын бөмбөг эзэмшиж байгаа Америк Японыг буулгаж авахын тулд зайлшгүй айлган сүрдүүлэх хэрэгтэй гэж үзв. なくなっていました。 Японд ямар ч нөхцөлгүйгээр бууж өгөхийг тулган шаардаж, бууж өгсөний дараа авах арга хэмжээг тогтоосон шийдвэр өөрөөр хэлбэл Потсдамын түнхэглэлийг зөвлөлттэй зөвлөлтөлгүй шууд Америк Англи хоёр улс гаргаж нийтэд зарласан байна. Потсдамд Сталинтай нүр тулж уулзаад би зөвлөлт бол жирийнийг худалдаачин зөвхөн өөртөө ашиг олохыг эрмэлзэж байгааг мэдэж авсан юм. Зөвлөлтийн гадаад бодлого бидний явах замыг мухардуулж дундаас нь ашиг олохыг зорж байгаа нь илэрхий байсан. (1945) оны 8 дугаар сарын 6 Америк Хирошимад атомын бөмбөг хаялаа. Нагасакид атомын бөмбөг хаясан 8 дугаар сарын 9-нд Рузвельтэд амласан 9-оор зөвлөлтийн арим Манжуурт орж ирэв. 満州になだれ込みました。 Зөвлөлтийн дайнд оролцохыг үл тоомсорлож байсан Япон дайнд ялагдал хүлээлээ. Зөвлөлт Яалтын нууц хуралдааны шийдвэрийг дагаж өмнөд Сахалин болон Курилийн арлуудыг эзэмшилдээ авав. 了しました。 Түүний дараа Японы 575 мянган цэрэг зөвлөлтөд түргэгдэж, Сибирь гэх зэрэг газруудад байрлах 20 лагерт хоригдсон албадан хөдөлмөр эрхэлсний улмаас ойролцоогоор 6 мянган хүн тэндээ нас барсан байна. Аз номхон далайн олон оронд бараг 60 мянган Япон хүн үлдэн хоцорч 取り残され、 Хятадын өнчин хүүхдийн түүхийг бий болгосон юм. (8 дугаар сарын 15) Япон улс дайнд бууж өглөө. Үүний маргааш Сталин Трумэнд захидал илгээж 書簡を送り、 Хоккайдогийн хойд хэсгийн зөвлөлтөд ноогдох газар нутгийг авах хүсэлтэд илэрхийлэхэд Трумэн татгалцсан хариу өгчээ. 8 дугаар сарын 30-ны өдөр холбоотны армийн дээд командлагч Макас Ацукигийн нисэх онгоцны буудалд газардлаа. Япон улс хойд нутгийн эзэмшил газараа эргүүлэн авахыг хүсч байсан ч Америкийн цэргийн армийн дангаар ноёрхох туршиц газар болох нь тодорхой боллоо. Солонгосын хоогийн байдал Японтой харьцуулахад өөр байлаа. Японыг бууж өгсөний дараа Солонгост өмнө зүгээс Америкийн арим, харин хойноос зөвлөлтийн арим цөмрөн орж ирж байна. Яаралтай зарласан Америк зөвлөлтийн хилэлцээр хойд өргөргийн 38 химиг Америк зөвлөлтийн эзэмшил газрын заагуулахыг 一度線を түр хугацаатаагаар баталжээ. Солонгосын хойд Америк зөвлөлт хоёр орны энэ шийдвэрээр инхүү хоёр хуваагдсан байна. 分割占領されることになったのです。 Дэлхийн 2 дугаар дайн дуусгар боллоо. Энэ бол Нью-Йоркд ирж байгаа Америк цэргүүдийн дүр зураг. の映像です。 20
дайны гайхамшигт нэрвэгдээгүй Америкийн төв нутгаар хөгжлийн шинэ үе ирж байлаа. Хотын захад эх орондоо харж ирсэн цэргүүдэд шинэ орон сууцны хороолол байгуулж өгч байв. 続々と誕生していきます。 Хот зах руугаа дэлхийн зэрэгцээ хурдны зам баригдаж, машин олон тоогоор үйлдвэрлэгдэх болов. Машин нийтийн хэрэглээ боллоо. Хотод худалдааны эргэлт нэмэгдэж, залуучуудын соёл нийгмийг өдөрдөн чиглүүлэх шинэ үе ирлээ. Энэ бол тухайн үед дэлгэрч байсан хөгжмийн урсгал юм. Америкт хөгжил цэцэглэлт эд өрнөж байхад Европт дэлхийн 2 дугаар дайнаас үлдсэн балгас нүрэнгэн дунд гамшигын хор хохирлыг амссаар байв. Рузвельт, Черчилль, Сталин гэсэн 3 удирдагчийн хөрөг сүндэрлэх Берлинд ялагчдын эрх мэдлийг хэрэгжүүлж эхэлж байсан юм. Бид айдас дунд байсан. Эхлээд Гестапо, дараа нь зөвлөлтийн аримд эзлэгдсэн Герман оронд зөвлөлтийн эсрэг зүйл ярихгүй байх ёстой. Инх тайвны лимбнээс гарах их шиг бидний чихэнд их л сэжигтэй сонсогддог байлаа. Биднийг хааныг харанхуй шоронд хорих дуу шиг сонсогддог байлаа. Зөвлөлтийн эрхэнд байгаа орнууд дэлхийн баруун захаас бүрэн таслагдсан байдаг байв. Тэгээд тэрхүү шоронгийн хаалганы цаана тухайн улсын эрх мэдэлтнүүд болон өөр үзэлтэй хүмүүс араараасаа нөгөө ертөнцөд одох болно. Нийт нутаг дэвсгэрийнхээ 23%-ийг алдсан Германы 10 сая гаруй хүн баруун хязгаарт дөрөв зүгтсэн боловч тэдний дотроос амнасаа алдсан хүмүүсийн тоо 1,300,000-д хүрч байлаа. Энэ бол зөвлөлтийн цэргүүдэд зодуулж байгаа Герман хүний дүр зураг. Зүүн Европын орнуудад зөвлөлтийн цэргийн хүчин дор коммунист засаглал тогтож байлаа. Польшид үйлдвэрлэлийг улсын өмчөд болгож эхлэв. Энэ бол газрын шинжилгээ үеэр хэмжилт хийж байгаа үеийн бичлэг. Ингэж зүүн Европын ихэнх тал зөвлөлтийн эзэмшилд багтах болов. Дайн дусснаас бараг хагас жилийн дараа Черчилль Америкт айлчлал хийлээ. Тэрээр зөвлөлтийн алхмыг эсэргүүцсэн. Өөрөөр хэлбэл төмөрөн хөшиг илтгэлээ танилцуулсан юм. Манай нэгдсэн улсын ялалтан дээр хар сүүдэр тусаад байна. Балтийн тэнгисийн Штотнес, Адриатын тэнгисийн Трейстэй хүртэл их газрыг хөндлөн эсгсэн төмөр хөшиг татагдсан байна. Черчиллийн илтгэлийг сонссон Сталин зөвлөлтийн коммунист намын хэвлэл болох Правда сонинд сөрөг нийтлэл хэвлүүлв. Черчиллийн илтгэл Америк, Англи зөвлөлтийн хооронд тогтворгүй байдал бий болгож хамтын ажиллагааг хямралд оруулах аюултай үйлдэл боллоо. Черчилль дайнд дургүй. Тэр ганцаараа биш. Зөвхөн англиарч зогсохгүй, Америкт ч түүний талын хүмүүс бий. Черчилль болон түүний нөхдийн энэ үйлдэл хачирхалтай нь Гитлертэй төстэй мэт санагдаж байна.
Үүнээс хойш 4 сарын дараа Номхон далайн төв хэсгийн Бикини шүрэн аралд дэлхийн 2 дугаар дайнд ашиглагдаж байсан Японы Нагато байлдааны хөлгийг дагалдсан нийт 50 орчим хөлөг онгоцыг нэг дор цуглуулв. Ганц удаагийн дэлбэрэлтэнд бүхэл бүтэн усан онгоцны айрам ганцхан хормын дотор үгүй болов. Дайны дараах хамгийн анхны атомын бөмбөг дэлбэлсэн тохиолдол энэ байв. Энэ бол Америк зөвлөлтөд өөрийн цэрэг зэвсгийн хүчээ батлан харуулсан хэрэг болжээ. Хар зах. Ботаны бослого. Ялагчдын шүүх. Энэ бол дайны дараах Японы дүр зургийг Америк цэрэг буулгавсан ховорхон өнгөт бичлэг юм. Эртлэн сүйтгэгдсэн Токиод орон гэргүүдэл өлсгөлөн газар авч байлаа. Тухайн үеийн байдлыг дамжуулж байсан мэдээ. Хүнс тараах ажил нийт газар нутагт хангалтгүй байгаагаас одоогийн байдлаар олон газар хүмүүс бослого хөдөлгөөн өрнүүлж байна. Будаа тараа гэсэн бичиг барьсан ээжүүд ч хөдөлгөөнд нэгдсэн байна. Юуны түрүүнд ард түмэн дуу хоолойгоо эзэн хаанд шууд хүргэхийн тулд хааны ордны өмнө цугларсан байна. Шиавагийн 21-р оны 5-р сард Алс орнуудын олон улсын цэргийн шүүх, өөрөөр хэлбэл Токиогийн шүүх хурал эхэллээ. Шиавагийн 21-р оны 5-р сарын 3-ны өдөр үдээс өмнө 11 цаг 17 минутад бүхэн цугласны дараа шүүгч Фебиг орж ирснээр хурал эхэллээ. Мөн хэрэг толбогдогч 10 хүн орж ирсэн байлаа. Шүүх хурал Шиавагийн 23 онд дуусч 10 хэрэгтэнд цаазаар авах ял оноож 16 хүнд хорих ял оногдуулсан байна. Суртал нэвтрүүлэг. Берлиний хан. Салан тусгаарлагдсан ард түмэн. Баруун зүүнд тусдаа засгийн эрхтэйгээр салан тусгаарлагдсан Берлин. Хоёр талын эрх мэдлийн тэмцэлдээний бай болж байлаа. Берлиний төв хэсэгт энд дайны дараахан нэгдсэн кинотеатрын ганц барилга бүтнээрээ үлдэж хоцорчээ. Дайны дараа баруун зүүн талын хилийн цаг дээр ийм кинотеатр 70 орчим баригдаж хилийн кинотеатр гэж нэрлэгдэх болов. Энд кино эхлэхээс өмнө зүүн баруун талын сөрөг суртал нэвтрүүлгийг гаргадаг байв. Энэ бол зүүнний суртал нэвтрүүлэг. Америкийн нийгэм эрүүл бус согогтой хэмээн нийтэд мэдээлж байна. Америкт соёл урлаг хүчирхийлэл болон садар самууныг сурталчлах талбар болон өөрчлөгдөж байна. Харж байна уу? Ийм жаахнаасаа ирээдүйн дээрэмчин бэлтгэгдэж байна. Таксины огтод мөнгө төлж хамтрагчаа болгодог байна. Ядуурл тэднийг энэ зам руу түлхэн оруулжээ. Эдгээр залуучууд ч гэсэн хүн төрлөختний нэг хэсэг. Гэвч энэ үйлдэл нь ямар нэгэн амьд амьтнаас гажууд мэт санагдана. Энэ мэт нөлөө бүгд зөвхөн Америкаас үүдэлтэй юм. Das war das bisher größte kulturelle Ereignis in West-Berlin. Importiert aus USA. Schirmherr Professor Ernst Reuter.
Przyjemnie jest czepiać się buforów, tarasować wejście do tramwaju i śmiać się z konduktora, który prosi o wykupienie biletu. Энэ кинонд барууны соёлыг тусгаж авсан залуучууд Америкийн дуур амьлаг гэгдэн шүүмжлэгдэж байгаа тухай гарна. Америкийн муу нөлөөнд авсан залуустай харьцуулж байгаа залуучууд бол коммунист залуучууд юм. Энэ кинонд коммунист залуучууд шиг эрүүл амьдралаар амьдарч, ажил сургуулиа залхуурч таслахгүй байхыг сургаж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлэхийг уриалсан байна. Pośmiewisko całej młodzieży pracującej, mówią ZMP-owcy ze stali. Харин барууны кино театруудад зүүнний талын амьдралыг үзүүлэхийн тулд үнэгүй киноны өдрийг зарлаж байна. Энэ кинонд зөвлөлтийн эзэмшил Дрезден болон Америкийн эзэмшил Штутгарт гэсэн хоёр хотын дүр зураг бичигдсэн байна. Das ist Dresden von heute. Heute Энэ бол Дрезден хот. Энэ хотын 80% нь эвдлэн сүйтгэгдсэн тэр хэвээрээ байна. Aufbautombola. Ард иргэд нь амжиргааныхаа зүйлсийг авч чадахгүй болжээ. Дрезденд хаа сайгүй илбэг байгаа ганц зүйл бол Weniger auf Brennholz. коммунизмын сурталчилгааны хуудаснууд. Kommunistischen Plakate. Харин энэ бол Штутгарт. Энд ямар ч сурталчилгааны цаасалга. Plakate. Харин түүний оронд бараагаар дүүрэн дэлгүүр байна. Энэ бол жинхэнэ эрхчлөөд бүтээн байгуулалтын үр дүн юм. Die Stelle der Schlagworte nimmt das Preisschild an den Waren ein. Hier sind die tatsächlichen Früchte des europäischen Wiederaufbauprogramms zu sehen. Und hier ist wirklich freier Aufbau. Ингэж баруун зүүн Германы хооронд тэмцэлдсэн үзэл бодлын зөрүү дараа нь Германыг хоёр хуваагдахад хүргэсэн билээ. (1948 оны 6 дугаар сар Америк, Англи, Франц 3 орн Германы зүүн хэсэгт хязгаар тогтоож мөнгөн тэмдэгтийн шинжилэл явуулж эхлэв. Өмнө хэрэглэж байсан мөнгөн тэмдэгт маркийг шинэ маркаар солих болсныг зарлалаа. Үүний үр дүнд Америк, Англи эзэмшил нутаг болон зөвлөлтийн эзэмшил нутагч тус бүр өөр мөнгөн тэмдэгт ашиглагдахаар болжээ. Хэрэглэхгүй болсон хуучин маркийг устгаж цэвэрлэгээ хийв. Америкийн эдийн засгийн хүчинд суурилсан зүүн Германы марк тэнгэрт тултлаа өсөв. Ханшны үн хоромхон зур өөрчлөгдөж, баруун Германы марк бага-багаар өсөж байв. Берлинд далд эдийн засаг бий болж, зүүн Германаас мөнгө болон ажиллах хүч урссан алга болж байлаа. Зөвлөлт улс авахаар төлөвлөж байсан арга хэмжээгээ эрчимжүүлв. Тухайн үеийн Берлиний баруун хэсэг зөвлөлтийн эзэмшил нутгаар хүрээлэгдсэн тусгаар бүс нутаг болсон байв. Зөвлөлт энэхүү Берлиний тусгаарлагдсан нутгийг хаалттай бүс болсныг зарлав. Баруун Берлинийг дайрж өнгөрөх автозам төмөр замыг хаав. Мөн цахилгаан эрчим хүчний их усүрийг ч гэсэн зогсов.
Өнөөдөр үдээс өмнө зөвлөлтийн арим баруун Германид захилгаан эрчим хүчийг зогсоов. Бид радиочгүй, гэрэл гэгээчгүй, захилгаанчгүй. Кофений ус ч буцалгаж чадалгүй гэртээ сууж байлаа. Харанхуй болохоос өмнө лаагаа бэлтгэхгүй бол болохгүй. Гэхдээ яаж худалдаж авах ёстой юм бэ? Өвлийн хүйтнийг давахын тулд баруун Берлинд гудамжны модыг тайран унгаж түлш бэлдэх хүмүүсийн тоо нэмэгдэх боллоо. Эмнэлэгт захилгааны хүчил хүрэлцэхгүй байсны улмаас 100-нд гал түлж паараар халааж байв. Хэвлэх үйлдвэрт механикаар хэвлэлийн төхөөрөмжөө ажиллуулж байлаа. Хүмүүс хүнс тэжээлийн дутагдлалд орж баруун Берлин өлсгөлөнгөөс болж сүрэх хэмжээнд хүртэл тулж ирээд байв. Черчилль бид зөвлөлтийг эрс шийдэмгийн эсэргүүцэх хэрэгтэй гэж мэдэгдэв. Бид Берлинд болж байгаа хэрэгт маш их харамсаж байна. Бид ямар ч арга замаар хамаагүй Берлинд хөл тавих бодолтой байна. Барууныхны авсан арга хэмжээний хүрээнд Берлинд агаараар тусламжийн эдвараа тээвэрлэж хүргэлээ. Энэ бол тухайн үед Тэнгэрийн гүр гэж нэрлэгдсэн Берлинд агаарын тусламж хүргэж байгаа байдлыг авсан дүрс бичлэг. これは当時のニュース映画で空の架け橋と宣伝されたベルリン空輸を映した映像です。 Америк Берлиний баруун хэсэгт өдөрт 250 тонн бараа хүргэж байв. Ихэнх үед өдөрт дунджаар 8 тонн орчмыг хүргэж байсан гэдэг. Сэжигтэй байдлаар ханддаг байсан Герман одоо коммунизмын хохирогч болж хувирлаа. Гитлерийн Берлин чөлөөт нийгэм бүхий Берлин болж 180 хэм өөрчлөгдөв. Мөн германчуудын хувьд Америкийг төвөө болгосон барууны төрөмгийлэгч цэргүүд тусламжийн цэргүүд болон хувирсан. Берлиний иргэд Америкийн цэргүүдийг төрөмгийлэгчд гэж үзэх юм болов. Нэсэж байхдаа тесрэх бөмбөгөөр бороо оруулдаг байсан Америкийн цэргийн онгоц, хүнс, түлш, захилгаан станц хүртэл зөөж авчрах болжээ. Америкийн энэ хэмжээний тээвэрлэлтийн ачаар Берлиний хаалт үгүй болж чөлөөлөгдсөн нь 1 жилийн дараах явдал байв. Гэвч энэ үед Германы баруун зүүн хуваагдал нэгэн тэргэж нэгдэхээргүй хэмжээнд хүрсэн байлаа. 1959 оны 5 дугаар сард Холбооны бүгд найрамдах Герман улс буюу өөрөөр хэлбэл баруун Герман бий болов. Харин нөгөө талд тэр жилийн 10 дугаар сард бүгд найрамдах ардчилсан Герман улс буюу зүүн Герман төрөн гарсан юм. いわゆる東ドイツが誕生します。 Хоёр Герман улс гарч ирсэнтэй холбогдуулан тухайн үед хэлийн шугам бий боллоо. 境界線が設けられました。 Зүүн Германы нутагт хэлийн хяналтын цэргүүд харуулт гарах болов. Энэ нь баруун зүүн талд тусгаарлагдсан тосгоны нэгэн бүтэн сайн дулсан хэргийг авсан дүрс бичлэг юм.
салан тусгаарлагдсан ах トゥ хамаатан садангууд торон хашааны хоёр талд цуглан хэсэг хугацааг хамтдаа өнгөрөөж байна. Улаан ан чөлөөт Христийн цэрэг. Солонгосын хойгийн дай. (1949 оны 8 дугаар сарын 29-нд зөвлөлд анх удаага цөмийн зэвсгийн туршилт хийсэн нь амжилттай болов. Зөвлөлтийг цөмийн зэвсэг эзэмших улсанд Америкийн энэ тал дээр давуу байсан байр суурь үгүй боллоо. (1949 оны 10 дугаар сарын 1 бүгд найрамдах Хятад ард улс байгуулагдлаа. Мао Цзэдун зөвлөлттэй холбоо тогтоож Хятад орн коммунизмын замаар хөгжих эхлэл тавигдав. Америкт коммунизмын аюул харангаа дэлдэж эхлэхэд газар бүрт эсэргүүцлийн жигсаал гарах болов. Шин тагнуул илэрлээ. Энэ бол тухайн үед Никсон гадаад явдлын яамд зөвлөлтийн тагнуул байгаа хэмээн мэдэгдэл хийж байгаа үеийн бичлэг юм. Никсон мэдэгдэлдээ улсын нууц бүхий микро хальс тагнуулчийн гэрийн арын хашаанд байсан гэж ярив. Би гартаа нэлээдгүй чухал нууц мэдээлэл бүхий микро хальс барьж байна. Эдгээр баримт нь 10-аад жилийн өмнөөс засгийн газарт орж ажилласан нэгэн коммунистийн хулгайлж зөвлөлтөд илгээсэн бичиг баримтууд. Улсын нууц задруулсан гэмтэрэгтэн хэмээгдсэн Алжир Хис урд Яалтын хэлэлцээрт хүртэл Америкийн нэгэн төлөөлөгч болж оролцож байсан хүн юм. Төрийн өндөр албан тушаалтны дотроос сэжигдэн илэрснээс хойш Америк орон даяар коммунизмыг эсэргүүцэх хүмүүсийн дуу хоолой өндөрсөж эхэллээ. Ийм хүмүүсийн толгойд явсан хүн бол бүгд найрамдах намын дээд танхимын гишүүн Маккарти байлаа. Гадаад хэргийн яаманд байгаа коммунистуудын нэрсийн жигсаалт байгаа гэж мэдгдсэн түүний үгнээс болж улс төрийнх нөрж зогсохгүй олон сэхэтнүүд дуудагдан байцаагдах болов. Би коммунист биш. Би коммунист биш. Би хизээч коммунист байгаагүй. Тухайн үеийн Холливуд 1947 оноос Холливуудад эсэргүүцлийн бослого гарах болжээ. Эндхийн хуучныг баримтлагчид болон коммунистуудын муу муухайн үр уурхай гэж үздэг байжээ. Энэ бол тухайн үед Холливуудад зохион байгуулагдсан нээлттэй шүүх хурал. Шүүх хуралд Гэри Купер зэрэг жүжигчид дуудагдан байцаагдсан нь Америк орн даяар шууд дамжуулагдан шуугиан тарьсан үйл явдал боллоо. Хизээ хаан төрсөн бэ? Би 1901 онд Монтанад төрсөн. Ямар ажил эрхэлдэг вэ? Би жүжигч. Коммунизмыг хөгжлийн буруу арга зам гэсэн үзэл баримтлалын талаар юу гэж бодож байна? Би сайн мэдгүй байгаач энийг зөв санаа гэж бодож байна. Би Марксийн номыг уншиж байгаагүй. Коммунизмын тухай бусдаас сонссноос өөр юу ч мэдэхгүй. Гэхдээ надад таалагдаагүй.
Тухайн үед жүжигчин байсан бидний мэдэх Рональд Рейган энэ бичлэгт дүрээ үлдээсэн байна. Эрх чөлөөний төлөөх загалмайтны аян дайн. Намайг Рональд Рейган гэдэг. Өнгөрсөн жил загалмайтны армид 16 сая залуус нэгдэжээ. Энэ бол загалмайтны арим гэдэг Рейганы хийсэн ухуулгын кино юм. Энэ киноны зорилго нь коммунистуудын эсрэг ухуулга нэвтрүүлэг хийх радиогийн студи байгуулахын тулд ханживын хөрөнгө цуглуулах байсан юм. Загалмайтны арим та бүхний коммунистуудтай хийх тэмцэлд зориулагдсан сувг байх болно. Та яг одоо Нью-Йоркийн Empire State-ийн байр эсвэл орон нутгийнхаа загалмайтны армид ханживынхаа мөнгийг илгээгээрэй. Коммунизмын эсрэг хөдөлгөөний шуурга Чаплиныг ч гэсэн тойрсонгүй. Нийгмийн тогтолцоонд шүүмжлэлтэй хандсан Чаплин урд эрх чөлөө хүсэж ирсэн Америк орныг орхин явахаас өөр аргагүй байдалд хүрчээ. Үзэн ядалтаар дүүрсэн энэ нийгмээс би гарч явахыг хүслээ. Энэ бол үмэн самун, тайван бус байдал оршин тогтсон тийм цаг үе болохоос агуу уран бүтээлчд амьдрах цаг үе биш байжээ. Би улс төрд оролцох гээгүй. Зүгээр л кино хийхийг хүсэж байсан юм. (1950 оны 6 дугаар сарын 25 Солонгосын хойгт дайн дэгдлээ. Зөвлөлтөд үйлдвэрлэсэн танкаар зэвсгэлсэн хойд Солонгосын айрам дайн эхлэмэгц 38 дугаар шугамыг даван өмнөд Солонгосыг довтлон газар нутгийг нь эзэлсээр улам бүр өмнө зүгт урагшилсаар байв. Трумэн зөвхөн өмнөд Солонгост дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж бүх орон даяар цэрэг дадлага зохион байгууллаа. Трумны мэдээллийг шинэ мэдээллийн хэрэгсэл болон нийтэд нэвтэрж байсан зурагтаар дамжуулсан байна. Энэ бол илүү бодит бөгөөд гаргахад хэцүү шийдвэр байлаа. Энэ орой би бидний хийх ёстой зүйлийг та бүхэнд хэлж өгөх гэж байна. Бид дайнд дургүй. Гэхдээ эрх чөлөөнд хайртай. Тавхан жилийн дотор үргэлжилсэн энх тайван дуусч дэлхийд дахин дайны хар сүүдэр туслаа. Нью-Йорк хотоос цэргүүд дахин дайнд мордлоо. Цэргүүдийг үдэн мордуулах үед өмнөх шиг баяр хөөр баглаа цэцэг байсангүй. Есдүгээр сарын 15 Америк цэргүүдийг төв овлогсон холбоотны арим Солонгосын хойгт буулаа. Дугаар сарын 25-ны өдөр Хятадын ардын журамт цэрэг дайнд нэгдэв. Солонгосын энэхүү дайн нь том цар хүрээг хамарсан удаан хугацааны турш үргэлжилсэн дайн болсон юм. (1950 оноос хойш бараг 3 жил үргэлжилсэн Солонгосын дайны үеэр амиа алдсан хүний тоо
1,500,000 давсан гэсэн тоо бий. дугаар шугамыг давхаар давшиж байгаа энэхүү цэргийн галын шугам нь Солонгосын хуваагдхийн хил болж хувирсан юм. Яалтын хилэлцээр энэ бол их гүрнүүдийн маргаанаас үүдэж дэлхийн шинэ хуваагдал эхэлсэн явдал юм. Хуваагдлын явцад нэг үндэстэн салан тусгаарлагдаж, садан төрлийн цусан холбоо таслагдах аюул нүрэлсэн юм. Удалгүй дэлхий баруун зүүн гэсэн хоёр талд хуваагдаж, хоёр талын хүйтэн дайн улмаар Солонгост төвлөрч, дайны галыг улам өдөөсөн билээ. Яалтын хилэлцээрээс хойш 50 жил өнгөрөв. Солонгосын хойг хуваагдсан хэвээрээ өнөөдөртөө золгожээ. 7 дугаар бүлэг ялагчид дэлхийг хуваасан нь